За өглөөний минь өнөөдөр миний 2 дахь өдөр эхэлж байна. Өглөө их гоё байна. Одоо цаг 8:30 минут болж байна. Энэ жим 8-аас онгоод юм байлээ. Өчигдрөөр онгоцны буудлаас хүн тоссон. Өнөөдрөөс ер нь гадуур үйл ажиллагаанууд эхэлж байна. За тэгээ зал руу орохоос өмнө нэг жоох юм ярьчих да. Пхукет арал бол Таиландын ер нь бол хамгийн том арал. Тэгээ нэлээ өмнөд хэсэгт нь байрладаг. Маш үзэсгэлэнтэй далайн эргүүдтэй маш гоё байгальтай. Хоошоогоо байснаас юугаараа илүү байдаг вэ гэхээр миний бодлоор энэ Пхукетийн ус нь амар гоё. Цэвэрхэн Паттонгоос бусд нь бол ерөнхийдөө маш гоё очиход бол ус нь тунгалаг сэлж яхад бол загас магас харагддаг. Пхукетийн бол соёлын нөлөө нь надад нэг юм хятад соёлын нөлөө нэгэн байгаа юм шиг ажиглагддаг. Тэгээ энд бас нэг 9 сард нэг веган ямар фестивал үлээ болт юм бэлээ. Тэгээ бас хятадтай холбоотой. Дээрээс нь боддын шашинтай улс. Тэгэхээр боддын шашны нөлөө бол хаасаагүй байгаа. Биг боддоо нэг нь юу лээ нэг хоёр төрлийн сүм байдаг. Тэгээ тэндээс бол боддын шашны нөлөөг бол маш тод харж болохоор тэ. Пхукетэд ирсэн хүмүүсийн хувьд одоо үзэж болох хэд хэдэн зүйлс бол байгаа. Мэдээж энд ирсэн хүмүүс бол 7 хоногийн хугацаатай ихэвчлэн ирээд ах шиг харагдтыг. 7 хоног бол маш хурдан, маш богинохон өнгөрдөг. Биг будаа үзэж явах шиг байна. Зааны парк орж явах шиг байна. Бар үзэж явах шиг байна. За тэгээд дельфиний шоу байдаг. Carnival Magic гэдэг энэ бас нэг Таиландын night life-ийн талаар бас сурталчилдаг тийм фестивал болдог. Lady Boy энтриг хардаг ихтэй. За тэгээд өөр бас Андаманда гэдэг энэ усан парк байгаа. Тинчээ бас нэг өдрийг сайхан хүүхдүүдтэйгээ 6 та өнгөрөөж явах шиг байна. За тэгээд эндээс холгүй нэг цаг гарын заваар яваад очиждаг Fifi Island болон James Bond арал гэдэг хоёр арал руу бол хүмүүс ихэвчлэн яваад ах шиг байна. Нэг иймэрхүү юмнуудыг үзээд нэг ганц хоёр сул чөлөөт өдөртөө тэгээд шопинг энэ төр хийж байгаа бол боцох болчт юм байлээ. Ерөнхийдөө Пхукет арал маань болвол нэг уртаасаа нэг 48 км, нэг өргөөшөө нэг 21 км чөлөөтэй нэг сунаж тогтсон арал. Юмнууд нь хоорондоо хол одоо төвөөсөө бичүүд рүүгээ болоод нэг 10-аас 20 км орчим зайтай. Тэгэхээр аль нэг бич дээр байгаа тохиолдолд бол бусад бичүүд рүүгээ очихын тулд бас хөөрхөн зайтай. Такси юм уу эсвэл нөө түг гэдэг тээврийн хэрэгсэл нэг бол одоо машин түрээслэх юм уу, мопед түрээслэх энэ төр гэх мэтчлэнгээр янзаар бас явах аргууд бол байгаа. Анхаарах хэд хэдэн зүйлс байгаа. Тэгэхээр Таиландын бас нөгөө соёл ёс заншлыг нь бас хүндэтгэх хэрэгтэй. Зарим нэг газар буюу одоо биг будаа болон сүмүүдээр орохдоо эмэгтэй хүмүүс бол гуяа ч юм уу тэ хөлөө ил гаргаж болохгүй маш даруухан хуцлаж явах хэрэгтэй. Карманы хулгайч нараас бас сэргийлвэл зүгээр. Энд бол Мерсер Карманы хулгайч нар байдаг гэсэн. Тэгээд бас хүмүүсийн хамгийн их гайхаж асууад идэг юм бол нөгөө өвс буюу канабисын төрлийн урамлууд энд бол яадаг вэ? Энд тэндгүй баахан ансарсан хүмүүс байдаг гэж түрүү жил нэг аялал жуулчлалын компани нөхдүүд худлаа PR тараагаад байсан. Яг үүндээ бол Таиланд улс маань бол канабисыг ил задгаач гэсэн энд ерөөсөө тийм ансуурсан, солиорцсон хүмүүс явж байгаа юм нэг ч харагдаагүй. Би одоо Пхукетэд 2 дахь өглөө амьдарч байна. Нэг ч удаа тийм солиотой галзуу хүмүүстэй бол таараагүй. Тэгэхээр инээмсэглэлийн орн Таиланд гэж ярьдаг. Тэгээд хасаагүй л инээс нь найрсаг хүмүүс байдаг. За тэгээд тиймэрхүү байна. Тэгээд ер нь бол Пхукет бол nice. Амьдрах хүртгийн үед бол Улаанбаатартай яг адилхан үнэтэй. Ер нь бол Таиландын бусад газраас бол 30% орчим үнэтэй гэж ярьдаг. Гэхдээ бусад газар нь очиж үзег болохоор мэдэхгүй байна. Ямар ч үсэн нэг дэлгүүр ороод хүн авахд бол нэг ийм арт орж байгаа дайны. Нэг гэрээсээ гараад нэг бичүүдээр ороход нэг хүүхдийн зуугаар ороод нэг үнэтэй ресторан хоол идэж байгаа дайны зардал гардаг. Хоолны хувьд бол маш гоё далаа хоолуудтай адтай гэдэг үндснийх нь хоол одоо монголоор цөөвөө юм уу да. Тэрийг нь бас идэж үзээрэй. Тэгээд инээмсэглэлийн орн Таиланд тавтай морил. Өнөөдөр миний workout day 2 дахь өдөр chest. За жоо цээж нүдээ да. Тэгээд миний бичлэгтэй хамт байгаарай. Өнөөдөр бас
өөр сонирхолтой газруудаар яваад бичлэгээ хийгээд тэгээ орой эдитлээд пост оруулнаа. За түр баязаал руу орцгоё. Цээжний буруудсан босчихлоо. Зан дээр нь 30 минут. Босчихлоо. Бид бол стресстэй яваач. Өдрөөлх нартай стрессээ бишээ биш. Аваад нар инээд синэвсгэлөө гэж шүү. Дандаа нар гараад ирэх чинь. Чаач. Өдрөөр яачлаа. За өнөөдөр бид Батонгийн жоохон зүүн тишээ байдаг нэг resort дээр ирсэн байна. Тэгээ энэ чинь өнөөдөр пүүлд ороод хоол идээд амралтын байдалтай өнгөрөх гэж байна. За энэ resort-ийн нэрийг бол Marriott Resort гэдэг private beachтэй өөр ямар ч resort байхгүй, тусдаа эрэхтэй snorkeling хийж болно. Амар гоё газар байгаа. Тэгт бичлэгээс үзүүлээ. За өнөөдөр тэгээд Phuket Marriott Resort дээр сайхан өдрийг сайхан өнгөрүүллээ. Тэгээд Marriott Resort-ийн хувьд бол тэгээд Phuket-ийн Tree Trunk гэдэг далайн ирэг дээр байрладаг 5 хоттой амралтын газар. Тэгээд энэ Batong Beach-ээс 3 км орчим зайтай. Тэгээд өөрсдөө тусгаарлагдсан юм орчинтой. За тэгээд тав дох мохыг бол одоо ярилтгүй өрөөнүүдийн үзэм шинжлэр бол үнэхээр тасархай. Янз янзын олон орны хоолнуудтай, ресторантай, 3 том усан бассейнтай, бүрэн үйлчилгээтэй, спа гэдэг бүх юмтай. Тэгээд энэ resort дээр болоод ингээ ирээд бас яач ч болдгийг. Ингэж орж ирээд хоол ид ингээ пүүлд нь ороод, далайн ирэг дээр ороод бас далайн ирэг дээр нь байгаад байж иж бас болоод ид юм аа. Тэгэхээр нэг иймэрхүү бас бичүүд, иймэрхүү resort-ууд бас байдаг шүү дээ. Бас ирэхээр болоо дараа бас Phuket гэх юм бол энэ шир цандараараа үнээр гоё газар шүү. За.